За нэг гэс богинохон лайв хийгээд нэг 20 минутанд амжихна. Амжуулна. За тэгээд лайвын мань үзээд дэмжиж байвал шир хийгээрэй. Эхний хэлчин бас тэнгис нөрөөлтэй хүсчээ. Шир лайв чих чухал гэм байж тээ. Facebook болон юмнуудаар чинь шир гэдэг чинь бас их чухал юм. За тэгээд Монголын нийгэм бол одоо яг энд халтсан буцалж байна л да улс төр маань. За нэг сайхан мундаг аврагчтай болцсон. Чохом шудраг үнний илд барьчихсан хэвээр гайхамшиг болж байна зааж. Гэж ингэж битгий төөрөгдөд байл да. Одоо юу гэнэ тэр манай ачсан намын гайгүй итгэл үнэмшил үдэл санаа ярьдаг гэсэн нөхдүүдийг ингэ хаад. Бүгд уянгалаад их юм. Ийм уянгаа хэлээр улс орн бол балрын шүү. Болдгоо штэ. Маш ухаантай байх хэрэгтэй. Яг одоо төрсөн юм. Маш ухаантай байх хэрэгтэй. Юу сэтгэл хөдлөл мөдөл юу. Энэ хоёр мундаг зундаг энэ гэл шудраг мудраг гэл явна. Галзуурцах гадах юм. Энэ хоёр чинь манан мафийн эсрэг тэмцэлд нь үнний хил биш шүү дээ оюун эрдний. Одоо нэрээ өөрчилчихсэн байгаа шүү дээ. Зандан шатрын нүүрсний мафта тэмцдэг элд нь болцсон гэж байгаа байхгүй. Ингэж нэрээ өөрчлөгдөд бол юу ч сайжирдаггүй. Юу ч сайжрахгүй. Ийм юмыг нь ойлгоороо. Цензуртэй байгаараа. Ялангуяа манай энэ ачсан намын нэг их мэддэг бас олон жилийн нам амаар явцсан гэдэг нэг нөхдүүд те дан хувилдын онл ярьдаг байхгүй та нар. Нэг дарга гарч ихлээр надад ашигтай юм юу вэ гэж харсаар байгаа бүр ингэж эрүүл ухаанаа алдсан ба штэ. Энэ галзуурлаа зогсоо. За ардын намаас бол хүсэх юм бол угаасаа байхгүй. Угаасаа тэр суурн өөрөө тийм илжирсэн нам. Бидэрт одоо бодлого чухал. Цаашдаа яаж ийм галзуурлгүй байх вэ? Ийм аимшигтай хулгай дэрэмгүй байх вэ гэдэг зүйлийг ярьдаг бодлого чухал. Одоо санаж байгаа бол 64 тэрбумын схемээр бас ингэж галзуурсан ш нийгмээрээ бүгдээрээ үнний эрэлт гарсан бохгүй. Бүгдээрээ үнний эрэлт гараад тэ ард нь ямар том хохирол авж байна. Жидүүгийн хулгай гарч лээсэн. Манан мафаас хойш тэ маш олон тендерийн хулгаанууд гарч лээсэн. За тэгэл татвар төлдөг хувийн хвшлүүдэд сонон дээрэмдээд явж хахад нь бүгдээрээ нийлээд алга ташчихсан. Одоо ингээд нүүрсний маф гэж гарч 3-4 жилийн асуудал болохоо байчлаа гэж яриалсан. За яг хөө тэгэл одоо ямарсан нэг хөдөлгөөн бол орсон ба явж байгаа. Тэгээ ийм юмар ингээд сэтгэл хөдлөлөө удирдах байвал дараагийн ээлжийн хохирол ямар байхыг боддоо. 60 тэрбум дээр бид нар сэтгэл хөдлөлөө удирдах чадаагүй штэ. Илд бол ажиллаагүй, ажиллахгүй. За илд одоо хэрвээ ажиллах юм бол яаж ажиллах гэж хэлж бодоод үзтээ. Энэ хоёрын ярьж байгаагаар Батмөрийн энэ хоёрын ярьж байгаа шиг тэрний улс төрчин шийдвэрээр илд ажиллах юм бол аюул болдог байхгүй. Их хядлага руугаа орно, их хилмигдүүлэлт рүүгээ орно. Илд нь сохор штэ. Дараа нь тэр илдэнд хинч өртөж магадгүй. Энэ бодлого яриаг байхгүй. Бодлого ярих юм бол тэрэн дээр нь ярилцчих. Тэрэн дээр нь баярлал л да. Наа гэмт хэргийн чинь тэр цагтаа прокурор авилгатай тэмцэх гэдэг одоогоор бол Монгол улсад энэ байгууллагууд шалгах ёстой шүү дээ. Бүгдээрээ одоо гэмт хэргийн үдэн байцаагч шиг яриад байгаа юм. Тэгэхээр энэ асуудлуудыг яаж зэгцэлдэг вэ гэдгийг л одоо ойлгох хэрэгтэй байхгүй. Яаж зэгцлэх үү гэд. Энэ иргэний нийгмийн асуудал яригдахгүй байна. Иргэний хяналтын засаглалын асуудал яригдахгүй байна. Ийм асуудал яригдаагүй цагт Монголд авилгалын орон зай цаашаа улам төгөлдөр өсөөр байна. Зандан шатар тийм ариухан хүн гэж бодож байна уу? Зандан шатар чинь хулгайч дээрм чинь лөөрчин штэ. Өрөөсөө эдрээс өөдтэй юм хүлээх шаардлага байхгүй. Батмөрийн энэ хоёр өнөдөр гинтхэн их шудраг үнэ яриа гараад иж байгаа юм. Үгүй шүү дээ. Тэр чи байж лээсэн шүү дээ. Байж лээсэн бохгүй. Тэр хүн бол хизээч яг ийм бодлогын түвшний юм ярьж байгаагүй. Хизээч түүхэндээ. Дандаа яг энэ нэг ус төрчтэй дээ шүү дээ. Иргэдээс ингээ оноо авдаг аргачлалууд байдаг бохгүй.
айгүй шудраг хүн болж харагддаг аргачлалууд байна. Тэрийг хийхдээ мэрэгжлтэй ингээ уйжгаад тий хуулиар ингэж би бол хуулиар ингээ туйлын шудраг хүн болж ингээ харагддаг. Энэ аргачлал заллингийн арга. За зарим нь бол ингээд арт түмний төлөө болдог тий. Арт түм, газар шороо, их нутаг гэл ингээл галзуур болдог. За тэгэл тэрний чин дагаа цэвэрч хүснэс гэл. Ийм зарилангуудыг ялгаж салгаж харахгүй бол одоо болохгүй. За Батмөрийн энх хоёроос хүсэх юм бол үнэхээр одоо яриад байгаа над тэр амар байсгалан оюун эрдэнэ энэ эрдэнэ нөхдүүдтэй холбоотой асуудал дээр бити гай бол наадах шалгуулаарай. Тэг шалгуулах ажлыг олон нийтэд айлуулах нээлттэй явууд. Тийм юм хийгээрээ өмнө бас чи бас хууль зүйн сайд байсан хүн бас нэг илд барайл явж исэн хүн. Өнөөдөр тэр илд чинь өмнөх илд чи яасан бэ? Хугарч нь уу? Мохоо байсан уу? Нүүрсний маав чинь өмнөх илдий чинь чи илд нь байсан. Тэр өмнөх нөхөр чинь чиний эзэн байсан шүү дээ. Одоо чи зандан шатрын бол одоо ингээд илд нь болцсон гэдээ бас дахиад галзуураад хэллээ шүү дээ. Тэгээ ийм юм маань бити хууртаараа. Наадууд чинь одоо ингэж байгаа хэрэгээ нийлээд үгсэн хувилдаад дундаа хийгээд алга болох үү дээ. Яг тэр зам руугаа явж гин. Бүгд ингээл баярлаад хөөрөөл байна. Үгүй одоо жоохон тайван. Одоо биднэрт дахиад ийм алдаа гарах хэрэг байхгүй. Улс орон даяараа ийм аимшигтай том хулгай дэрмийн ангал руу унж болохгүй. Дараагийн удаа унах юм бол улсаа алдна. Улс маань үрд тэр ангалын ёроол руу унна. Тэр ёроолд нь эцсийн цэг гэж байхгүй. Унсаар байх болно. Өнөөдөр тэр Венесуэл, Колумб, тэгэл энэ Африкийн тэр олон улс орнууд яагаад тэр ёроол руу унаад байгаа юм гэхлээр эрүүл ухаанаар тэд тэр асуудалд хандаагүйгээс болсон бохгүй. Одоо би монголчуудад эрүүл ухаан хэрэгтэй байна. Нэг айхтар шудраг хүн бол бүх юмыг засах гэдэг биш. Одоо Монголд нь шүү дээ энэ бодлогын асуудлыг засах ёстой. Монголд өнөөдөр шүү дээ татвар төлсөн хүнийг үзий яддаг хэврэл биш дээ. Татвар төлсөн хүнийг үзий яддаг. Тэгээд тэгсэн чинь татварыг хулгайж идсэн хүмүүсээ эх оронч гэж шаарддаг хэврэл биш дээ. Эх оронч гэж шаарддаг тийм. Төлсөн татварыг хулгайлаад ичдэг хүмүүс. Энержи ресурсыг үзий ядаад л шүү ухаан одог гэл. Ухаан одог чинь нэг тэрбум төгрөгийн татвар төлөв. Нэг их найд төгрөгийн татвар төлж штэ улсад жилдээ. Нэг их найд. Нийт нүүрсний уурхааны чинь 4% дээрээс нэг их найдын татвар төлсөн гэж тэр ухаан одог чинь. Тэгээ 96% дээрээс нь тэгвэл 20 их найдын 30 их найдын татвар төлөх ёстой байсан биз дээ. Улсын төсөв чинь 34% их найд, 32% их найд шүү дээ. Ганцхан 5-7%-аас тэгвэл баг тэр улсын төсөв чинь бүрдгэсэн байгаа. Тэр мөнгө нь хайцсан тэгвэл. Тэрийг хулгайлаад идчихсэн. Тэгвэл цаашдаа яаж хулгаагүй болох тухайгаар ойлгох юм. Тэрийг ярих чухал байхгүй юу? Батмөрийн энх хоёр за яах вэ ингээд нэгэнтээ угаасаа ингээд Монгол улсын хууль зүйн сайд болоод явж байна. Тэгээ хууль зүйн сайд цагдаагийн газрын дарга биш. Хууль зүйн сайд авилгатаа тэмцэх газрын дарга биш. Хууль зүйн сайд прокурорын газрын дарга биш. Тэрийг ойлгох хэрэгтэй шүү. Хууль зүйн сайд бодлого боловсруулагч. Засгийн газрын нэрийн өмнөөс Монгол улсын их хурлаар дамжиж бодлого боловсруулах албан тушаалтай. Тэрнээс бодлогын шаардах ёстой бити гэмт хэрэгнийхэд гэмт хэрэгээ тэр прокурор цагдаа авилгатаа тэмцэх байгууллагатаас нэх яг одоогийн байдлаар. Тэгээ шүүхтэр очсон хэрэг ямар хэрэг байгаа. Тэр шүүхэн шийдэггүй байгаа бол дараа нь тэр шүүхээс шийднэ. Шүүхтэр очоогүй хэргийн шүүхээс шийдэгдэггүй. Тэр нөлөөлөл бүхий албан хаагч нар ажилтдаг гэж яриад байгаа. Ер нь одоо прокурорын байгууллага авилгатаа тэмцэх газар байгууллага бол сая үндсэн хуулийн цэцтэр болж байгаа асуудлыг хараа үз. Энэ институцийн хэлбэрт орцсон бохгүй. Тэгэхээр тэрийг шахах бол гарцууд байгаа. Боломжууд байгаа. Үнэхээр энэ хүн гэмт хэрэгтэн мөн бол тэр нотлоод материалуудыг гаргаж тэр цаашаа ажиллагааг нь явуул мэдээлэлээр хангах гэдэг чинь боломжтой. Түүнээс ингээд ус төржүүлээд яваад гэдэг сэдв биш. Хэрвээ энэ ус төржүүлээд яваад их юм бол жинхнээсээ тэр илд чинь сухар болно. Дараад нь жинхнээсээ тэр илд чинь хин нэг хэлмэгдүүлж эхэлж хахад улс орондоо баярлаад алга ташна. Тэр алга ташлтын дараа бид нар улс орноо үлэм хэмжээгээр устгаж эхэлнэ. Энийг ойлгох хэрэгтэй. Ухаалаг байх хэрэгтэй л дээ. Маш их ухаан дутж байна.
Өмнө 60 тэрбум дээр бид нар алдсан шүү дээ. Яагаад энийгээ дахиад давтаад байна? Өмнө тэр 60 тэрбумын схем гэдэг явж байгаа чинь Монгол Ардын намд яг ийм хооронд нь тулаан болсон шүү дээ. Ардын намыг арчилсан нам тэр үед нь шүү дээ, талцж байгаад хамгаалаад хүчийн буцаа босгоод өгсөн шүү дээ. Санаж байгаа бол ухнаагийн хөрөлсөхийн засгийн газрыг огцруулах гээд арчилсан намаас тэгээд ардын нам чинь доороо 31 34 гэлээ 33-ын бүлэг хуваагдцсан явж байгаад огцруулах гээд гарын сүрээд ороод ирсэн. Ардын намаас тэр тухайн үед одоо сайн санааг та нөгөө улсын хурлын гишүүн байсан Боо Мурат нөгөө болд луу болдог тий. За тэгээд нөгөө Батсандан эдгээр чинь нөгөө талдаа санал өгж байгаад ухнаагийн хөрөлсөхийн засгийн газрыг авч үлдчихсэн байхгүй. Өнөөдөр ухнаагийн хөрөлсөх айгүй шудраг юм шиг харагдаад байна. Үгүй. Ухнаагийн хөрөлсөх өөрөө энэ лувсан намсрын оюун эрдэнэ энэ амар баясгалан хоёрыг амьлуулсан. Бүгдийг босгож ирсэн. Яг тэр толгилцоон дотор нь энэ хүчний балансыг тэнцвэржүүлж өгсөний хүчинд өнөөдрийн энэ аимшигтай хулгайч дэрэмжид гарч ирсэн. Яг өнөөдөр бол хөрөлс өхөн өнөөдөр би буруу юм ичтэй энэ муу бацаанууд миний нэрээр гарч ирээд Монгол улсыг самарчлаа гэдгээ хараад ойлгоод байгаа бололтой юм шиг байна. Гэтэ ялгаагүй дэрэмжтэй шүү дээ. Юу ч өөрчлөгдөөгүй. Хамгийн аимшигтай нь эдгээр өнгөрсөн 8-9 жилийн хугацаанд Монгол улсад ингээ бүрэлдэн тогтчихсэн иргэний нийгмийг устгаадсан бохгүй да. Хүнд зориулсан иргэний нийгэм даргыг хомсон, даргыг хяндаг иргэний засаглалыг устгаад байсан. Тэрийг ойлгоогүй шүү дээ. Бүгдийг нь устгасан. Одоо ингээд тэр хин эдэргээл учрал ингээл уянгийн хайлт ярьж штэ. Ирэх мэдлэлт ингээд зориулсан нийгэм болголоо. Тэ? Энэ иргэндээ зориулдаг гэдэг. Юу гэнэ тэр улсын хурлын тэнхимдтэй ямар ухаантай болчихов? Гэхдээ энэ нөхөр одоо сайд хийгээд бараг 6-7 жил болчихсон зөвхөн энэ 2-3 засгийн газартай байсан нөхөр шүү дээ. Гинтхэн хаанаас гараад ирв? Монгол Ардын нам 9 жил засаг барьж байгаа. 9 жил энэ төрийн эрхэнд байгаа. Ерөөсөө битээ март. Эдгээр тэгээд яагаад тэгвэл иргэний нийгмийг хөгжүүлэх хуулийн нэг ч төсөл оруулж ирэхгүй байгаа. Иргэний хяналтын засаглалын төсөлд яагаад нэг ч оруулж ирэхгүй байгаа. Иргэний хяналтын засаглал бий болох юм бол Монголд авилгачд байх боломжгүй болно шүү дээ. Иргэний хяналтын засаглал гарчих юм бол одоо жишээ нь энэ яригдаад байгаа хулгай энэ 100 хэдэн их найдын хулгай тэр 44 их найдын хулгай, ковидын төсвийн хулгай, тэ нууц гэрээ ковидын төсвөө чи 24 их найдын хулгай яригдж байгаа шүү дээ. Төсвөө нь 24 их найд байхгүй. Тэр нь нууц. За одоо тэгээд энэ тэнд гарч байгаа баахан хулгай тэрмүүд тэ нөгөө тендер мендер тэр нөгөө 17-8 сангуудаар дамжсан хулгай тэрмүүд. За тэр эрдэнэ төлөвлөлтөөр болж байгаа хулгай тэр. Энэ болгон хэрвээ иргэний хяналтын засаглал бий болох юм бол энэ нэг чараас төрийн ус байгууллагууд хоорондоо өрсөлдөө явчих. Энд чинь бизнесийн зарчим руу очих байхгүй. Гэмт хэргийг илрүүлснээрээ тэр төрийн бус байгууллагууд ашигтай ажил явуулдаг. Тэр нь юу хэлээд байгаа юм гэхэлэр чинь энэ улс дамжсан энэ эдийн засгийн аврах том хулгай дэрмүүд энийг судалдаг хүн чинь зүгээр нэг жирийн мөрдөн байсаг шийдэж чадахгүй байхгүй юу? Цагдаагийн байгууллагын сургууль төгссөн хүн мөрдөн байсаг шийдэж чадахгүй. Энийг эдийн засгийн мэдлэгтэй, олон улсын хууль дүрм ойлгох чадвартай, олон улсын худалдааг ойлгох чадвартай. За тэгээд олон улсын сүлжээ байгуулах одоо тэр сүлжээ гэдэг нь олон улсад болохоор иргэний хяналтын сүлжээнүүд байдаг байхгүй юу? Тэр байгууллагатай холбогдож байгаа мэдээлэл солилцох чадвартай. Тэ энэ тэнд нөгөө нуусан барьсан одоо нууц дансанд байгаа мөнгийг ингээ араас нь ухаж судлах чадвартай ийм хүмүүсийн тухай ойлголт байгаа. За энэ хүмүүс мөрдөн байцаагаа гаргаж ирсэн мэдээллүүдээ баримтжуулаад факт баримт болгоод олон нийтээс дэмжлэг аваад тэр нь болохоор одоо нөгөө хэвлэл мэдээлэл дөрвөлх засал гэдэг. Тэрийг олон нийтэд үзүүлж харуулж таниулаад за тэгэнгүүтээ энийг иргэний болон эрүүгийн шүүхтэр өмгөөлөх хуулийн багтай өмгөөллийн багтай. Тэр нь бас ингээд эдийн засгийн болон ийм эрүүгийн гэмт хэргийг Монгол улсд болон олон улсад гадаадд хамгаалах чадвартай тийм хуулийн багууд бий болоод энэ багууд ажиллаж иж шүүхийн өмнө авчиж ярал өрүүлдэг, нотолдог. Бүр ард нь гартал явдаг байхгүй. Энэ анхандаа бол байхад амар хол юм шиг сансан. Гэхдээ энэ маш хурдтай бий болно. Жишээ нь 44 их найдын хулгай гарсан. Одоо удаж штэ.
Тэр хулгайг бол худлаа яриад улс төрч худлаа яриад төөрүүлсээр ягаал ингээл замхрууладсан. Тухайн үед манай эрхчлөөгийнхэн бүгдээр ярьж байсан хулгай хаана байсан бэ гэдэг тий. Хулгай бол засгийн газар хийгээд байсан. Хулгайг засгийн газар хийгээдсэн. Засгийн газар яаж хийсэн гэхлээр 1 тонн нүүрсний үнийг засгийн газар тогтоогоод ирсэн. Засгийн газрын хэрэглэх газар дээр өдөр тутам нэг удаа хуралддаг байсан. Тэгэнгүүтээ засгийн газар нүүрс зарах журмыг баталдаг байсан бохоо. Тэ засгийн газрын баталсан журмын дагуу засгийн газрын гаргасан үнээр нь нүүрсийг худалдаад авчихлаэр тэр хулгай биш байхгүй юу? Тийм ээ. Тэгээ тэр нүүрсээ худалдаж авчаа тэрийг $100 зөөнө үү, $10 зөөнө үү, $1000 зөөнө үү, энэ бол хамаагүй. Тэр хулгай биш. Энэ хувийнхаа өмчийг худалдаад авсан хувийнхаа өмчийг яаж тээвэрлэх нь тэр хүний асуудал واخгүй. Засгийн газар бол ягаад зах зээл дээр нүүрс $250 байхад $60 зараадсан юм. Нүүрс $400 байхад $70 зараадсан юм. Нүүрс $600 гарчаад байхад гэрээнүүдийн нууцлж хахад $120 зараадсан юм. Яагаад тэгээд ийсэн юм? Тэр хулгай байсан бохгүй юу? Тэр хулгайг хийжсэн засгийн газар чинь 2017 оноос хойш явсан бүх засгийн газрууд дээр холбоотой. Тэнд ажиллаж исэн бүх сайд хулгайтай холбоотой. Тэнд оролцоогүй байх боломжгүй. Ялангуяа засгийн газрын хэрэглэх газар дээр ажиллаж исэн хүмүүс боломжгүй тэнд дээр. Хөрөг зүхийн засгийн газар дээр засгийн газрын хэрэглэх газрын дарга нь оюун эрдэнэ байсан шүү дээ. Тэрний өмнө Зандан шатар байсан. Зандан шатрыг байж хахад хөрөг зүх ерөнхий сайд Мегомбын инх хот ерөнхий сайд Женко Монгол улсын ерөнхийлөгч байсан. Санаараа. Инх хот мултрангууд Зандан шатар их хурлын дарга болсон. Хөрөг зүх Женко Зандан шатар 3 гэдэг ийм триумфиратын онол гэж анхны суурин тэнд тавьжсэн. Энэ триумфиратын онол гэдэг бол улс төрийн маш том онол. Энэнгөр дарангуулыг угсардаг, бий болгодог. Нөгөө 10 жилийн зураглалаа зурдаг онол. Эдгээр анхны нууц хувилдааны схемүүдийг хийж эхэлсэн тэр цагаас. За тэгээд тэнд дотроос сүүлд нь эндээсээ тэр хөрс өхн өөрийгөө салгаж гаргаж явсан үнэн. Тэр салгаж гаргаж явсан процессыг бид нар бүгд санаж байгаа шүү дээ. Тэ? Нөхөр бол таавчтай эмэгтэй асуудал болоод өөрөө өргөдлөөгөө гараа авчихсан. Тэнгүү дараас нь оюун эрдэнэ орж иж байгаа байхгүй. Оюун эрдэнэ засгийн газарт амар баясгалан хэрэгжүүлэх газрын дарга байсан шүү дээ. За тэрний дунд одоо ингээл нөгөө сайн санах юм бол одоо ял аваа явцсан байгаа Жэм мөнхөт өдрөд хэрэгжүүлэх газрын дарга байж ажиллаж ирсэн. Энэ бүгдээрээ хулгайч. Бид нар хулгайгаа хийхийн тулд Монгол улсын иргэний болон нийгэм зориулагдсан маш олон хуйлуудыг устгаад ирсэн. Иргэний боловсрол зориулагдсан, иргэний мэдээллийн төв, иргэний цахим орчинд ингээ холбоотой байсан ингээд бүх суур боловсролтой зориулагдсан бүгднгийн хуулиараа устгасан, байхгүй болгоцсон. Иргэдийг нэг өсөндөө илүү их мэдээлэлтэй иргэд энэ нийгмийн тухай мэдлэг сайжрахыг бүх процессыг тэд зогсооч гисэн. За дараад нь ингээд залгуулад орон нутгийн бие даасан байдлуудыг устгасан. Орон нутгийн бие даасан байдлаар дамжаад энэ эрх мэдлийн босоо удирдлага устгсан байсан. Тодорхой түвшинд ингээд залуурдад ингээд чиглүүлж орж иж ирсэн. Тэрнгээрээ дамжаад орон нутгийн бие даасан байдал хөгжөөд ирэх юм бол орон нутгууд чинь өөрсдөө би эмчтэй ямар цалин өгөх үү? Би багштай ямар цалин өгөх үү? Би цагдаа нараа яаж ажиллах вэ? Яаж орон нутгийнхаа аюулгүй байдлыг хангах вэ? Малын бичээрээ хаана гаргах вэ? Хадлагын талбайгаа хаана гаргах вэ? Манай суманд шүү, аймагт биш. Тэ? Бид нар хаана уулуурхаа ашиглах вэ? Уулуурхаа хэрэгтэй мүү хэрэггүй мүү? Хэрэгтэй бол бид нар яаж эдэртэй хамтрах юм? Энэ уулуурхаагаар дамжиж бидэрт ямар орлого орж ирэх юм? Тэр орлогоо бид нар хаана яаж захин зарцуулах юм? Тэр худаг усаа хаана хийх юм? Тэ хаана ямар мөнгөөрөө бид нар шүү дээ эмнэлэг сургууль хог хотогчлолтой тэр сумаа яаж хөгжүүлэх вэ өөртөө шийднэ. Бүх мөнгө Улаанбаатар руу яваад улсын төсөв болохлээр яадаг вэ гэхээр өнгөрсөн 9 жилийн хугацаанд 1200 орчим сургууль баригдсан байна. Тэрний чинь 65-аас 70% нь баригдаад 3 жилийн дотор буцаагаад нурж штэ. Бүгд нурж штэ. Бүгдийг сөнөөж штэ. Тэр сумд нь штэ тэ хизээч очиж үзээгүй баачканаар сумын сургуульд нь хэдэн хүн байгаад нь үл хамааран
Тэгээ тэр хүмүүсийн хүссэн хүсээгүйгээр нь эс тооцоод тендер зарлаад тэр тендерийн Монгол улсын хуулинд ойж тусгаж өгж байгаад тэгээд дараа нь тэр суманд нь анх удаа очиж байгаа нөхдүүд барилгын ажлыг хийгээд тэгээд суманд нь хэдэн өдөр аригтж хагаад хүлээлгэж өгöd яваад өгч. Дараа нь нөгөө сумын сургуулийн тэр нойлоос нахуулаад нөгөө нэг хүүхдүүдийн амьдрах байраас нахуул бүгд цэг болж байгаа. Одоо тэр Халтмаагийн Баттуулгын хийсэн тэр нэг баахан шин сум төсөлгээд нэг амар их мөнгө угаасан шүү дээ. Анх нөгөө за 3 тэрбум төгрөгөөр эхлэнгээ явж хагаад зүйлдээ баг 24 тэрбумгаар дууссан шүү нэг сум нь. Тэгээд тэр чинь 3 4 сум орсон. Одоо тэр сумууд нь балгас болцсон байгаа шүү. Тэр Баянлаг, Шинжинс тэргээд ингэ сумууд байгаа Баян хонгорын. Өнөөдөр Баттуулгын тэр нэг дахиад нэг лоурийг ингэ хэлчихээ тэр Шинжинс гой алтан чандман өдөр тэр нэг нүүрсний уурхаа хятадууд зарагдсан байгаа нөө хятадын үзэн ядагч та. Танаа тэр эзэн чинь танаа тэр боодын Кремлийн Орос боодыг чинь Женко гэж хийж байгаа ажил шүү дээ. Тэр Монголын чинь тэгвэл газар шороо зараа явж байгаа шүү дээ. Тэр сумынхан тэгвэл юу ч хийж чадахгүй байгаа шүү дээ. Ийм юм л хийдэг хүмүүс та нар. Халтмаагийн Баттуулгыг дагсан Орос Кремлийн боодууд бол монголчуудыг мангар болгоход нь хуурж ягаад тэр бүх газар шороог чинь зарж байгаа тэдэр шүү дээ. Одоо тэр оюун эрдэнэ чинь тэр Кремлийн төслийнх нь нэг шүү дээ тий. Hero Entertainment-ийн 15 давхраас дамжуулаад Монгол улсын бүх телевизүүдээр тий бүх сошиал мэдээллүүдээр шоронгийн ялтнуудыг авчиж үзүүлж байгаад Монгол улсын их хурлын сонгуулийг аваа үзтээ. Тэгээ үр дүнд нь яасан эдэр гэмт хэрэглүүдийг танаа гэрлүүчин оруулж ирж байгаад улсын чинь тонн дээрэмдсэн байгаа зү. Бүгднгийн нэг хүн үзэн ядуулдаг болсон, нэг хүмүүсийг үзэн ядуулдаг болсон. Тэгсэн чинь тэр хүмүүс нь тэр компани Монголын хамгийн том татвар төлөгч гэдэг байхгүй. Татвар төлөгчийн үзэн ядуулж байгаад татварын мөнгөний дээрэмдсэн байхгүй. Одоо тэр дээрэмчдээсээ багш нар нь, эмч нар нь, тэтгэврийнх нь миний цалин нэмээд өгөөч гэдэг үйлдэл явж байгаа шүү дээ. Миний амьдрал төрөхгүй байна гэдэг. Яг одоо тэгээ цалингийн нэмхэл байх л та. Тэгээ нэмлээгээд юу ч өөрчлөгдөхгүй. Сая тогны мөнгө нэмээд тогны чинь өсөөд юу ч өөрчлөгдөөгүй шүү дээ. Цахилгааны хангамж сайжраагүй. Цахилгааны одоо үйлдвэрлэл нь сайжраагүй. Бодит дүн дээр очиагүй. Яагаад гэдэг суур шалтгааны засаагүй байхгүй. Одоо тэр тэтгэврийг яагаад нэмээд багш нарын цалинг яагаад тэр эмч нарын цалинг нэмээд нөхцөлөд сайжрахгүй юм бэ гэхээр маргааш нь буцаад бүх юмний өнөс чинь тэтгэврийн тойрог руу орно. Яагаад тэгэхээр хулгайч дээрэмчнэр эдийн засгийг тэлэх ямар ч бодлого хийгээгүй. Одоо Монгол улсын ерөнхий сайд болцсон байгаа энэ зандан шатар чинь Монгол улсын эдийн засгийг хорлох бүх хуулиудыг өргөн барьж ирсэн хүн шүү дээ. Тэгээд одоо энэнийг нэг Б-ийн хоёр, Баттөмрийн хоёр гэдэг үнний илттэй болсон гэл баярлаад галзуурах юм. Тэрнээс шаардах юм нь өөр хөөе. Гэмт хэрэг шаардахаас өөр. Энэ гэмт хэрэг дахиж гардаггүй болгох бодлого шаарддгийг хөөе. Найзуудаа. Тэр гэмт хэргийг илрүүлэхгүй байгаа цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага, авилгатаа тэмцэхүүдийг тэднээс гэмт хэрэгээ нэгтгэе. Тэд нар шалгах ёстой мэрэгжлийн чигүүргийн байгууллагууд нь. Энэ хууль зүйн сайдаас Монгол улсад дахиад ийм хэмжээний гэмт хэрэг авилгал төрийн албан тушаалыг дамжсан, эрх мэдлийг дамжсан гэмт хэрэг гарахгүй байхыг шаарддаг. Монгол улсын засгийн газраас за зандан шатраа чи Монгол улсын эдийн засгийг хорлох зөндөө ажил хийсэн, зөндөө хууль хийсэн. Одоо чи буцаагаад эдийн засгийг тэлэх энэ бодлогыг яаралтай эхлүүл. Чи 100 хоногийн дотор тэгж хийх ёстойс юу ч хийж чадаагүй. Чи эдийн засаг тэлээд хэлэх юм бол цалин нэмэгдэхлээр өмнө нь өсөхгүй шүү дээ ядаж. Эдийн засаг тэлээгүй байхад цалин нэмэнгүүт маргааш нь бүх юмд чинь өсчихнэ. Ер нь цаашлаад бол одоо багш нарын цалин, сурагчдын одоо эмч нарын цалин ч гэдэг юм уу те. Энэ төрийн халбан хаагч нэртэй энэ хүмүүсийн төрийн үйлчлэгээний байгууллагын энэ ажилчдын цалин орон нутгийн шийддэг юм аа. Боловсролын яам юм уу, эрүүл мэндийн байгууллага ч юм уу, сангийн яамдаа шийдэх юм бол энэ хизээч засрахгүй. Мөнхөд энэ хэрэгүүл өмчлөнө. Яаж хулгаагүй, яаж тонон дээрэмдсэн эрх мэдлийн лөөргүй байх вэ гэж одоо бодохгүй бол дараагийн энэ хулгайн хэсгэв чинь Монгол улсыг илгээр нь хэвтүүлнэ, бүр сүрүүлнэ. Тэр Венесуэл болно. Гэтэ хамгийн амар нь яадаг гэж Ёроолгүйгээ би түрүү хэлсэн шүү дээ. Энэ
Уналтын цэг тэг ёроолтой хүрэг яшиг үзэх ёстой юм уу үзэх гэж яриад байгаа шүү дээ. Ёроолгүй. Яагаад ёроолгүй гэдэг байгаа юм гэхлээр тэндээ дасан зохицдог байхгүй хүмүүс. Бүгд дасан зохицдог. Хамгийн харамсалтай нь тэр бузрын нийгэмдээ тэр дарангуулдаа дасан зохицдог. Тэр коммунист тогтолцоонд хүмүүс амьдарч ил байсан шүү дээ монголчууд. Тэ өдөрт 2 3 цаг сүүндээ очирлаад өдөрт 2 3 цаг махандаа очирлаад тэгээ дарагдаа таалагдаад амьдарч ил байсан шүү дээ. Инхри хайрт намынхаа төлөө инхри хайрт даргийнхаа төлөө үйлдэл байж өнөөдрийн хойд солонгос шиг тийм л байсан шүү дээ. Тэрнлүүгөө орно. Тэрэндээ дасна. Тэр ядуудаа дасаад ирсэн хүн ядуудлаа хажуудаа байгаа өөрөөсөө жоохон боломжоор илүү хүмүүстэй дандаа атаархаж эхэлдэг. Дандаа барьж эхэлдэг. Өнөөдөр монголчууд тийм байгаа шүү дээ. Цагаан арснуудыг үзий ядсан тий. Гадаадын хөрөнгө оруулагч үзий ядсан. Бүгдийг хөөж гаргасан. Ташаар нь одоо оюутлах үзий ядаад байгаа. За дараа нь хятадуудыг үзий ядсан. Тий. Бүгдийг ингээл үзий ядаад байгаа. Тэгээ яаж гэдгийг мэдэхгүй. Бүгд дургу болсон. Яагаад гэдгийг мэдэхгүй. Тэсэн мөртөөс бүгд хятад явах тухтай. Хятадд очихлаар лайв хийгээд вау. Ямар гоё юм бэ гэл ингээл. За тэгэнгүүтээ залгуулад одоо Монголынхаа баячуудыг үзий яддаг. Хөөе малнуудаа бүгдээрээ баяжих тухай боддtiin байгаа дээ. Хин нэгнийгээ баян болохоор үзий ядаад мангартаад их юм. Оюу толгойч нь одоо удахгүй Монголд нэг жилдээ 1 тэрбум долларын татвар төлөх чинь. Одоо 600 сая долларын татвар төлөөд эхэлсэн байна. Эрдэнэт үйлдвэр шүү дээ тий. Угаасаа 350 сая төгрөний л татвар ногдлоо шиг өгдөг газар. Угаасаа за сая нөгөө хараагаад байдаг 49% чинь нөгөө нэг бүтээгдэхүүний өсөлтөнд зориулаад хингээ хийсэн хөрөнгө оруулалтын хүчинд эдгээр жилдээ 350 мянга орчим тонн жисийн баяжмд үйлдвэрлэдэг байсан. 310-аас 20 мянган үйлдвэрлэдэг байснаа одоо 380-аас 400 мянга руу ороод ирсэн баггүй. Тэрний хүчинд одоо нэг сая жисийн хайш ингээд өсөд ирэнгүүт 400 сая долларын татвар. Тэгээд энэ татвар биш эрдэнтүүд ногдлоо шиш байгаа хамт нийлээд шүү. За тэгвэл оюу толгойг хараагаад идэх хүмүүсээ сонсчээ. Одоо оюу толгой зөвхөн татвараа төлж байгаа. Тэ? Бүх төрлийн татвар. Ард түмэн газрын байгалийн баялагын эзэн гэдэг тэрнээндээ уянгалдаг хүмүүсээ. Тэр байгалийн баялагт чинь өгж байгаа чинь тэр татвараар орж иж байгаа юм. Энэ 600 сая доллар давцсан явж байна. Эрдэнэт үйлдвэрийг давцсан. За одоо ингээд нөгөө зэсийн ханш өндөр байхлаа заяа. Оюу толгой нөгөө анхны хөрөнгө оруулалтад маш хурдан хугацаанд төлнө. Тэр нөгөө олон жилийн дараа төлнө гэж яриадсан чинь тэр тухайн үед зэсийн ханш хямдхан байсан юм. Жишээ нь Эрдэнэт үйлдвэр шүү дээ. Зэсийн ханш өнөөдрийг мэдэхгүй байна. Тэр 2016 оны үеийн тооцоолол шүү. 1 тонн 4200 4100-аас зэсийн ханш нь доошоо буух юм бол ашиггүй ажиллаж эхэлдэг байхгүй. Тийм учраас Оросууд Эрдэнэт үйлдвэрээс гарсан. Зэсийн ханш өсөх магадaltaй байсан тэр үед. Тэр үед дээрээс нь Эрдэнэт үйлдвэрийн нөөцийг гүйцэд тооцож олж гаргаж чадаагүйсэн. Нөөц нь дуусчихсан. Тийм болохоор тэр нөгөө насан дуусж байгаа сайлын үнэгээ хилцээ. Хэрвээ тэр худлаа хийсэн тэр элбэг дөржиг сайлын үнэгээ хилцсэн тэр нь худлаа байсан бол Оросууд тэнэг ууж хуурж байгаа байхгүй. Оросууд болохоор тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн нөөц нь дуусчихсан. Тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн 1 тонн боловсруулах үнэлгээ нь өсчихсэн учраас ашиггүй төслөгээд гарч ирсэн бохгүй. Алдагдaltaй ажиллаад эхэлсэн. За оюу толгой бол тухайн үед бол одоо бас нөгөө ил дүүрхэн ажиллаад эхэлчихсэн явж байсан. 1 тонн 3800 доллароос доошогоо орох юм бол оюу толгой 1 тонн зэсийн үнэ шинжтэй тэтгэлийн зах зээл дээр 3800 доллароос доошогоо ороод ирэх юм бол оюу толгой алдагдaltaй ажиллана гэдэг тооцоол байдаг байсан. Тэгэхэд эдгээр далдуурхаан төслүүд дээр за болио. Тэгээд энэ монголчуудтай ерөөс уулзах болохгүй юм байна. Дахиад энэ далдуурхаан хөрөнгө оруулалтыг хийх юм бол ерөөс маш том цохилтонд орох юм байна гэдэг ер нь зогсож байсан үед тэр дубаан төлөвлөгөө чи явж байгаа. Тэр нууц гэрээ биш ээ. Хөөе найзуудаа нууц гэрээ чинь тэгж хийгддэггүй. Тэр чинь дэлхийд харуулж дэлхийд энэ Монголыг дахиж сурталчилж байгаа юм хэрэггүй. Монгол улсын засгийн газар Монголын улс төрчд бол оюу толгойтой уулзраа олчлоо. Тийм учраас Монгол руу дахиад буцаад ороод ирээрээ. Хөөе Монголд одоо энэ улс төр гайгүй болцсон учраас та нар бизнесээ хийж болно шүү. Бити санаа зовоороо гэдэг мессежийг өгөхийн тулд тэр Дубайд очиж байгаа. Дубайд чи хөрөнгө оруулалтын төв дэлхийд хамгийн их хөрөнгө оруулах таатай орчноор Дубайч нь байдгийн. Хөөе Улаанбаатар хөрөнгө оруулах юм бол сүрэл гэдэг ярьдаг яриа гарцсан байгаа.
Тийм учраас дубаан төлөвлөгөө гэдэг юм чинь гарсан юм. За одоо тэгээд дубаан төлөвлөгөөнөөс хойш ингээд 9 жил дээр нөгөө хиншүү гамбаа мамбагийн хуурам эхлэлтэнд ингээд хууртаад автаад өөлөөл яваад байдаг тий. За хөрөнгө оруулалт нь бол анхны ингээ ажлууд нь дууссан шүү дээ. За одоо хөрөнгө оруулалтаа нөхөж эхэлж байгаа. Хэрвээ зэсийн үн 5,000 дээр байгаад их юм бол энэ чинь хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 20 жил шүү дээ. А тэрнээс доош орох юм бол хугацаа сунна. Тэ? 3,800 орох юм бол нөгөө 1000 жил рүү орно шүү дээ. За одоо жишээ айс чинь 10,000 руу очиж явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр юу гэсэн үг вэ гэхээр 20 жилийн дараа ашгаа нөхөх биш ээ. Одоо нөгөө ашигч нь айгүй өндөр байгаа учраас айгүй богино хугацаанд анхны хөрөнгө оруулалтаа нөхөх гээд байгаа байхгүй юу? Ашгааг нэ зардлаа хөрөнгө оруулалтаа нөхөхийг гэж байгаа. Би андуур хэлчихлээ. Тэгээ одоо хөрөнгө оруулалтаа нөхөж байна. Айгүй хурдтай нөхөж байна. Сайн мэдээ. Тэгээ тэрнтэй зэрэгцээд төлдөг татвар нь нэмэгдээд байгаа. Оюу толгой төлдөг татварууд нь өсөд байна. Эрдэнтийн ингээд тогтцсон байгааз ногд ашиг тогтцсон байгааз унаад байна. Ойлгоорой. Тэр тоо баримтыг үзээрэй. Хараарай. Дээрээс нь мэдээллүүд нь нууц байгаа шүү. Төрийн өмчт ингээ хайртай тэг монголчуудаа төрдөө бүх юм авч яагаад яа гэсэн чи яалаа. Одоо энэ 5 толгой дээр гарцсан хулгай чинь 100 их нэг дээр ярьж байгаа шүү дээ. 5 толгой дээр үүсцэн байгаа өрийг яриаг байгаа шүү. Эрдэнэс 5 толгой жижиг 5 толгой хоёр гэдэг хооронд нь андуурч ер нь их андуурч хооронд нь яриад байгаа. Оюу толгой Эрдэнэс оюу толгой тэр ингээд бас их андуурдаг тий. Ингээд эднийг хооронд нь ялгаж салгаж хараарай. Одоо бол Эрдэнэс 5 толгойгоор дамжаад гарсан нүүсний хулгайн тухай ярьж байгаа. Энэ 100 их найд руу орсон байна. Адмиралийн тухай ирээдүйн цаг дээр гарах хулгайг яриад байгаа. За Эрдэнэс 5 толгой дээр хоёр төрлийн баяжуулах үйлдвэр ярьж байгаа шүү. Нэг нь хуурай баяжуулах үйлдвэр. Хуурай баяжуулах үйлдвэр болохоор яадан гэхлээр механик хольц гэж нэрлэж байгаа. Тэр нь юу юм гэхлээр нүүсэн дотор байгаа шороо чолоо шавраас нь салгаад тий ер нь нүүсийг шашиж авдаг тэр шишүүрийг хэлээд байгаа. Бутлуу шишүүрийг хэлээд байгаа. А нөгөөх нь нэг юм нойтон баяжуулах үйлдвэр барьсан байгаа. Тэр нь болохоор энержи ресурс бол нэг 10 сая тонн жилдээ боловсруулах баяжуулах үйлдвэртэй шүү дээ. Тэрийг ажиллуулахын тулд цахилгаан станцууд дээр барьсан байгаа. Яг тэрэн шиг нэг юм үйлдвэр барьсан. За тэрний өр байгаа. За тэр ханга мандлын бомб руу тавьсан автозамын TGV-гийн хийсэн автозамын өр байгаа. Тэрийг одоо хүнд зориулж тавьсан замыг би л одоо хүртэл ойлгоогүй. Тэр замаар нь хэн явж байгааг мэдэхгүй. Тавигдж дуусаад хүлээлгэж өгөхөөс өмнө нэвдрээд эхэлчихсэн. Асар үнэтэй зам. Тэ одоо тэр нэг мухар төмөр зам байна шүү дээ. Мухар төмөр замаа мэдж байгаа шүү дээ. Цогццгээс нэгсэндээ 5 толгойн үрсний ам дээрээс цагаан хад руу явж байгаа төмөр зам шүү дээ. За тэр төмөр зам дээр чинь одоо хамгийн их том маргаантай ерөөсө цөөхөн эдэн сэдв байдаг шүү дээ. Нэгдүгээр Монголын тал хэрийн бүсэд 1 км төмөр замыг барих олон улсын жишг үн 1 км 800 мянгаас 1.2 сая доллар гэхгүй юу? Тэрийг 3.9 сая доллараар байсан. 4 багц гэрээн дээр нийлүүлээд харахад 1 км-ийн өртөх нь үнэлгээ 3.9 сая доллар болчихдог байхгүй. Одоо нөгөө нээсэн 4 дахь гэрээний тал нь ингээд дутуу байгаа. Одоо хүртэл дутуу байгаа шүү. Тэрэн дээрээ тэгэнгүүт энэ вогон депо хөдлөх мөрөлдөхүүнд зогцоод өртөөнүүдийг нэмээд иж бүрнээр нь болгоод гэдэг ярьдаг. Гэтэ одоо хүртэл иж бүрэн болж дуусаагүй. За тэгэнгүүтээ 1 км-ийн тийм 1.2 сая доллараар барихыг 3.9 сая доллараар барьчихсан юм бол нүүсээр төлбөрийн төлбөр гэдэг нөхцөлтэй байсан бохгүй. Тэ? Төмөр замын төлбөрийн төлөвтэй нүүсээр. Тэгэнгүүтээ нүүсний үн дэлхийн зах зээл дээр $600 хүрч яхад эдгээр $70 гэрээсэн бохгүй. Энэ амар том хулгай. Хамгийн том хулгай нь энэ байгааз. Энийг гоё ингээд ялгаж өгж байгаа хэд хэдэн хүмүүс ярьсан. Бас огт яриаггүй би анхных нь ярьж байгаа биш. Чимбаах бол битээр бол 2023 онд 100-аас гэж ярьсан нэг. Яг ийм хулгай гарчлаа. Тэгэхэд гэрээ нууцсан учраас ярихдаа бид нар ингэж ярьжсэн бохгүй. Нөгөө бодийн гэрээний гэрээ чинь энэ тэндгүй яригдсан бохгүй. Бодийн гэрээ гэдэг одоо энэ нүүсний зах зээл сонирхдгүйс хүмүүс мэдж байгаа. Тэр ямар гэрээ байсан гэхээр бодийн төмөр замын гэрээний нүүсийг аваад хятад руу зардаг тийм зуучийн бизнес үүсчихсэн бохгүй. Тэрнгээр нь дамжаад энэ дээр чинь амар юм болцсон биш тийм мухар төмөр зам дээр гээд тэгээд очоод тэгээд тэрийг ингээ анх лайв хийж хэлж ирсэн. За дээрээс нь дахиад нэг эмгэнэлттэй юм байгаа.
Энэ ханги мандал руу зүүн баян руу тавьсан төмөр зам тий цогццгээс зүүн баян руу төмөр зам тавьсан шүү дээ. Нөгөө айрмаар тавьсан. Одоо улсын их хурлын гишүүн болцсон байгаа жаргал сайхан нөгөө Монголоос цухтаагаараа явцсан удаан жаргал тэргээд хүмүүс холбоотой. За мэдээж тэр манай Эрдэнтийн гаралтай тий гаан хуйг гээд Эрдэнэс 5 толгойн захирал байсан. Эднүүд эдэр ингээ холбоотой. Гэхдээ яг хамгийн цаад эзэн нь бол угаасаа Халтмаагийн Батулга шүү дээ. Тэр тавигдсан төмөр замын чинь чанарын асуудал одоо яригдана. Нөгөө түрүүн ярьдаг нөгөө нэг сургуулиуд 2-3 жилийн настай тэгээд будаа болоод тэгээ сум нь хохироод дээрээс нь татвар төлөгчднэр төсвийнхэн хохироод үлддэг гэж. Тэр төмөр зам амар чанаргүй. Хамгийн муу гангаар хийгдсэн ямар стандартаар нь хийгдсэн мэддэхгүй тийм рейс төмөр хийгдсэн байна гэж. Хадаас мадаас одоо ер нь бол төмөр зам тавих стандартыг бүгднийг зөрчсөн. Тэгээ бид нар нэг ярьдаг шүү дээ 90-ний пүүз гэл тий. Чанаргүй нэг цаасан гутал мотл гэж ярьдаг гэсэн. Яг тийм төмөр зам тавьсан байхгүй. Хамгийн өндөр өмнө барихта аимшигтай лөврийн тэр гэрээ хийгээд автек гэрээ хийгээд тэр гэрэний төлбөртэй болохоор асар өндөр мөнгө олоод за тэгээд хамгийн аимшигтай хамгийн муу чанартай төмөр ямар ч стандарт хангахгүй төмөр зам гэж. Энэ төмөр зам нь одоо вагон яваагүй байхад одоо илгэдэл орцсон юм асуудал үүсэж байна. Тэгээд яаж ийм хулгайд орохгүй байх вэ гэдэг бидний хамгийн чухал асуудал. Мэдээж энэ хулгай хийсэн дээрэмчдийг шоронд ялын үрүүлээд явах нь зүй ёсны. Гэхдээ хамгийн түрүүнд нь шүү дээ тий. Найзуудаа сайн анхаараарай. Халтмаагийн Батулгыг тэгээ улсын их хурлын гишүүнээс татчихжгаад мөрдөн байцаах ажиллагаа эхлэхгүй бол юу ч сайжрахгүй шүү. Юу ч сайжрахгүй. Тэгээ араас нь оюун эрдэнэ амар баясгалан за тэгээ одоо энэ нэр дурддагдаад байгаа тэр нөгөө тооноор ороод ирдэг тий. Орон гэрний хулгайч Болдромаа за тэр нөгөө хин одоо энэ булган туяа бол ойлгомжтой болчихлоо шүү дээ. Бодитоор за тэгээ Хиншүү Амбаатар өчтөр дээр ороод ирсэн хуйлуудыг хараа үзтээ тий. Ард түмнийхэн төлөө муу хятадын ирлий зүүд газар шороогийн минь бүгдийг авчлаа гэж хоолоогоо сөөдөл ашигладаг байсан тий. Тэгсэн чинь өөрийн шалгаад ирсэн чинь улсын их хурлын гишүүнийг бүрэн эрхийн төлөвлөж болохгүй гинэ. Эрүүгийн хэрэг үүсгэж болтгүй тийм хуулийн төсөл нууцаар өргөн бариад хуульцсан байнгын хорон дээр аль хэдийн шат давцсан явж шít. Тэрийг нь хинч мэдээгүй шахав. Тийм нууц хуйлдаа хийж байгаа байхгүй. Бас үндсэн хууль зурцсан. За тэгээд энэ Ганбаатарыг нь тат. Тэгээ өөр одоо яг ингээ боддоор эхний ээлж нь энэ хийдэг хамгийн чухал. За тэгээд ард нь яригадаад байгаа мэдээж тэр нөгөө даваа хэмбэлээ мөнхөрдний нөгөө дүү мүү өдр ингээд бид чи гинт хэрэг яригадаад байлаа шүү дээ. Бодит гинт хэрэг яригдчихлаа шүү дээ. Их хурлын гишүүн болсноос хойш ингээд ийм бодиттой гинт хэрэг яригж байгаа хүмүүсийг их хурлын гишүүнээс нь төдөлзүүлээ шалгуул. За тэр булган туяа аваад мэдээж эргэж ирэхгүй тодорхой. Мэдээж тэр дээлээ нөмрөөд явна. Тэр бусд нь шалгуулаа тэгээд за баг эргэж ирэхгүй дээ. Халтмаагийн Батулгын оюун эрдэнэ хоёрын ингээд асуудлууд явагдаагүй цагт Монголд юу ч сайжрахгүй шүү. Юу ч сайжрахгүй шүү. Одоо нэг сонин юм ингээд одоо өнөөдрийн ярианы хамгийн чухал нюансыг би ингээд гаргаад ингээд гаргаж хэлэх гээд байгаа. Уянгалсны чи ард юу болоод байна гэдгийг. Халтмаагийн Батулгаас эхний маневрууд гараад эхэлсэн байна. Маш хурдтай хийж эхэллээ шүү дээ. Тэр маневруудын дараа энэ хүн ял наймаалцж эхэлж байна. Өөрөөгөө цэвэрхэн авч гарах гэж байна. Одоо наад чинь сурсан цангаараа эргэн тойрныхын хэдэн хүмүүсийг тугдах гэж эхэлэн заяа. Гэхдээ тэрнгээ буцаагаад аваад үлдчихдэг. Сайн санаж байгаа бол Халтмаагийн Батулгын яг гарын үсгтээ нэг гинт хэрэг тэрнийхээ өмнөөс нэг хүн ял аваа явсан шүү дээ. Байгалмаа гэд. Монгол улсын заан хэний ч хүү гэлээ охин гэд байгалмаа гэд те. Моохын байшин гэж барьцааж байгаа зээл аваад тэгээ тэрэн дээр ял авсан шүү дээ. Яг өөрийнх нь гарын ус мөн байсан гэж байгаа байхгүй юу? Тэр тухайн үед ерөнхийлөгч болсон багтаа моохын нэрийн өмнөөс удаа дараа өөрөө яриад байсан. Санаж байгаа үз? Яг тэрэн шиг нь одоо нөгөө өөрт нь ингээд насан туршийн барьцаанд байгаа энэ нөхдүүд нь өмнөөс нь ялыг хамгаалж байгаа энэ гарч ирэх юм шиг байна. За тэгвэл тэр энэ ажлаа хийхдээ яаж хийж ийн гэхлээр арчсан нам дотор байгаа өөрийнхөө нохоонуудаар дамжуулаад Батөмрийн энэ хоёрыг магтах ажиллагааг амар хурдтай хийж чинь. Зандан шитрийг магтах ажиллагаа айгүй хүчтэй хийж чинь. Давхарт зэрэгцээд
Тэгээ манай Эрдэнэтийн тэгээ отхон төнгөсгöd нэг гөлөг өгдөн шүү дээ. Нэг нийслэл нэр дэвшээ явьсан галзууруул явж идэг. Тэр нэг баачкагаар одоо прокурор бичиг авчид өгүүлж байгаа байхгүй жишээ. Тэ? Тэр ямар амар цэцэн цэлэн ухаантай хүн бэ? Үгүй шүү дээ найзуудаа. Тэр өөрийнхөө ухаанаар прокурор бичиг авчихгүй энийг Алтмаагийн Батулга хийсэн. Дахиад өөрийнхөө хамрал нөхрийн нөхдүүдээр дараа дараагийн комбинацуудаа хийх гэж байна. Энүүгээр юу хэлэх үү гэхээр Батулга, Женко их хурлын гишүүнээс шалгуулахгүй татагдаж үлдчихэж байна. Үлдчихэж шүү. За дээрэс нь нэг юмнаас битээ. Хэрвээ яг бодитоор цагдаагийн байгууллага, авилтаа тэмцэх байгууллага, прокурорын байгууллага энэ хүмүүсийн гэмт хэргийг шалгаад эхлэх юм бол гадаад гараа зүхтах тэг боломж баг байхгүй. Яг бодитоор гэмт хэрэг гаргацсан бол одоо тэр сайхан бэлгийг гараа зүхтцсан гэж яриад. Эдбүгдэр чи гараа зүхтцсан гэж яриад. Худлаа байхгүй юу? Чад худлаа байхгүй. Ой над контракта. Ой ямар сони юм бэ? Энэ хийж байгаа чи. Тэгээд энэ худлаа байсан бохгүй юу? Гэмт хэргийг хэрвээ сайхан бэлэг үнэхээр гэмт хэрэг хийсэн үнэн гэж үзэж байгаа бол гадаад байгаа нь чухал биш ээ. Монгол улсад эрүүгийн хэргийг үүсгэж болно, шалгаж болгоно. Нотгоор төдөө бүрдүүлээд прокурорын байгууллага ялах дүгнэлтээ гаргаж болно. Тэр заавал ирж шийдэх юм биш. Ирэхгүй байх тусам хүндэрдэг асуудал нарийн. Та нараа өөрсдөө санаж байгаа үст хин нэгэн иргэн хүн гэмт хэрэгтэй холбогдчихад цагдаагийн байгууллага дуудахлаа очихгүй бол ялан хүн хүндрээд идэг үстэй. Прокурорын байгууллага дуудахлаа зүгтаах юм бол бүр асуудал дүүсдэг үстэй. Шүүх дуудаад ирэхгүй бол бүр улам ялан нэмэгддэг үстэй. Яг тэрэн шиг дэлхийн хаач байсан тэр хүний ялан нэмэгдэнэ. Дээрээс нь Монгол улс дэлхийн олон улсын хууль шүүхийн байгууллагын олон байгууллагын гишүүн улс байхгүй. Интерполоос ахуулаад авилгатаа тэмцэх газар, коррупшны тий хил дамлсан энэ гэмт хэрэгүүдийн байгууллагуудын гишүүн улс байхгүй энэний эсрэг тэмцдэг. Тэр Америкийн нэгдсэн улс чинь ч гэсэн тэрийг чинь дэмждэг хамгийн анхны ингэ санаачлаач үүсгэн байгуулагч улс шүү дээ. Хамгийн хүчтэй ярьдаг улс шүү дээ. Жил болгоны Давосын чуулган гэдэг дэлхийн эдийн засгийн форумд болдог. Тэн дээр хамгийн их яригддаг юм болохоор чинь юу гэж энэ авилгалын мөнгөний санхүүжилтийн асуудлууд ярьдаг байхгүй. Монгол улсад тэр саарл жагсаалтанд яагаад орсон гэж авилгалын асар их мөнгнүүд Монгол улсаар хууль бусаар эргэлдээд байсан учраас энэ мөнгнүүдийнхаа гарал үүслийн нотолж чадахгүй байсан учраас саарл жагсаалтанд орсон байхгүй. Яг тэрэн шиг хэрвээ тэр сайхан бодигт хэрэг үүсгэх юм бол үнэхээр бодиттой тийм хэрэг байгаад одоо хурдан үүсгэж 8-9 жил хуцаа суугаад байх юм. Тэгэх юм бол энэ сайхан бэлгийн чинь асуудлыг Америкийн нэгдсэн улсын нөхрөж баг баривчлаа шүү дээ. Тэгээд тэр данс мас юм хүмүүс нь цацааж байгаа шалгаад эхэлчихэж шүү дээ. Тэр Европт ч байсан тэр баривчлна. Дэлхийн угаасаа тийм байгаа. 2-3 хаан газар очиж чадахгүй. Тэр авилгатаа тэмцэх газрын нөхдүүдийг очих юм бол баривчилж чадахгүй. Сингапурт хэцүү, Мальтад хэцүү. Тэр Камены арлуудын тэр Виржиний арлууд гэдэг. Ийш хэцүү. Бусд нь бол бүгд боломжтой. Тэр нуугдах газар байхгүй. За Осод очих юм бол мэдээж Алтмаагийн Батулга өөрөө алуулах байх. Тэр нөгөө хин алуулчихж байгаа ч тэр Сирийн өдөрдөгч хамаг алтаа аваад зүгтаагаад очсон чинь гэр бүлээр алуулсан шүү дээ. Тэмэлэн болно. Тэд тэр очихгүй энэ тэнийг биш юм чинь аимхай. Энэ Алтмаагийн Батулга чинь хамгийн аимхай гөлөг шүү дээ. Нэг том юм яриад байдаг. Яг өмнөдөө бол талбай дээр гараад байдаг юм. Тийм биш шүү дээ над чинь. Ер нь бол энэ хулгайчнаа дандаа л аимхай бэртгчэнгүүд байдаг. Тэгэхээр элбэг дөрж сайхан бэлэгч гэдэг юм уу эдрийг ингээл гадаад гараа зүгтцэн хулгайч хэрэг үүсгээгүй байхгүй да найзуудаа хэрэг байхгүй. Үүсгэсэн бол тэр чинь аваад ирэх боломжтой, шалгах боломжтой, Америкт нь баривчлах боломжтой. Тэр хараагаад идэг элбэг дөрж гэдэг хүний чинь хоолоо олж идэг 3 удаагийн сонгуульд яалчлаа. Гэтэл тэр хүн чинь Монгол улсаас зүгтааж гараагүй. Монгол улсын ерөнхийлөгч гэдэг хүн урт хугацаагаар тэр ерөнхийлөгчийн албанаасаа гарчгаад урт хугацаагаар гадаад явж болдоггүй хуультай. Тэ? Нөө төрийн тусгай хамгаалалт 4 жилийн хугацаанд хамгаалдаг. Тэгээ Монгол улсад байж ах хугацаанд тэр хуулийн хугацаанд байж ах хугацаанд шалгуулаад яваад байсан шүү дээ. Тэр хэдэн жил шалгууллаа. Одоо өнөөдөр арчлан намаас зөндөө олон хүмүүсийг ингээл үүлийн үзээ шалгаал байдаг. Тэгээ шүүх хурлуудад нь би зөндөөд нь хэд хэдэнд нь очиж сууж үзчихсэн. Ямар ч үнэлэхгүйгээр л авчил заваарал гэдэг шүү дээ. 7 хүн гарын үсэг зураад тий нэгсэндээ
7 хүний гар усх гэдэг чинь одоо нэг төзийн тэгээ төлөөлөн өдөртөх зөвлөлийн гишүүний 7 хүний зөвшөөрлөөр одоо тэр төрийн үндэт компани үйл ажиллагааны цаашаа ажиллаа хийсэн байхад тэн дотроос нь 3 хүний дуудаж авч байгаа ял өгөх гээд байгаа байхгүй. Нөгөө 4 хүн байхгүй. Тийм юм төр болдог. Монголд тэр нэг прокурорын байгууллага тэрийг ялах дүгнэлт бичдэг, гаргаж ирдэг, хэрэг үүсгдэг. Нэг тэгээ ороод чинь шүүх нь хилцдэг. Тийм юмуд бол байдаг. Харин нөгөө зүхтаацсан гэж үзий ядуулаад байгаа. Үгүй яг өндөө өнөөдөр Монголд одоо хамгийн их мөнгө оруулж иж байгаа мөнгө чи хаанаас байгаа? Одоо энэ 5 толгой дампуурхан бол оюу толгой Эрдэнэ хоёрыг мэдэн штэ. Тэр чи авчирсан үгүй сайхан билээ штэ. Сайхан билэгтэй хөшөө барь нь харж байгаарай. Гэмт хэрэгтэн биш байхгүй юу? Наадуу чи гэмт хэрэгтэн гэдэг итгүүлэнгүү та нар итгээд байна. Үзий ядуулаад гахсан үзий ядуулаад сайхан билэг явах вэ? Монгол төчлөө тэр чинь амь наснд зарлах хэлээд штэ. Тэгэл ихгүй хооц тэр хувь хүний асуудал би бол мэдэхгүй байна. Тэгтээ бол баримчилж авчих боломж байдаг гэдгийг би хэлээд байгаа. Нэг ч тийм ажил хийгдэггүй. Тийм юмд хууртаад яваад байгаа. Яг одоо энэ төөрөгдлөөсөө гарахгүй бол дараагийн асар том юм руу орноо. Монгол улсад тэг ардсан нийгэмдэр байдаг тийм энэ одоо 300 гаруй жилийн 350 жилийн өмнө үүсчихсэн хүн төрөлхтний бий болгож ирсэн энэ улс төр нийгмийн засаглалын онолд хэрэгжихгүй бол Монгол улс дахиад дараагийн мухард руугаа орно. Дахиад дараагийн аврах том залилан руугаа орно. Энэ залилангийн хохирол нь асар том болно. Эмч хүн онолгүйгээр хүн эмчлэх юм бол тэр өвчтнөө ална штэ. Тийм ээ? Аюултай юм бодно штэ. Гэхдээ барилгын инженер барилгынхаа онолоос зөрчөөд байшингаа бариад байшингаа нураах юм бол тэн дотор нь амьдарч ирсэн хүмүүс үхэн штэ. Автомашин үйлдвэрлэгч онол судалгаагүйгээр дур зоргоороо машин үйлдвэрлээд тэгээд тэр машин зам дээр ослоод будаа болно штэ. Бүх юм онол дээр суурилдаг. Монгол улсын нийгэм улс төр онолгүй яваад байна. Энэ засаглалын 5 хэлбэрийн 2 нь огт байхгүй байна. Иргэний хяналтын засаглалын ойлголт огт байхгүй байна. Иргэний нийгэмтэй холбоотой асуудал. Энэ орон нутгийн засаглал огт байхгүй байна. Энийг устгасан, суурийг тавьсан байсан нь устгасан. Энээс үүдэлтэй дараагийн хохирол бол авралт болно. За би тэгээд богинохон лайв хийн гэсэн болгож айгүй удаан ярьчлаа. Тэгээд угаасаа миний лайвыг цөөхөн хүн үздэг. Тэр нь бол чухал биш. Хамгийн гол нь би хүрх гэсэн хүндээ хүрээсээ энэ онлын юмнууд яриасаа Монгол улс хувилдааны хулгай дэрмийн улс төр биш онлын улс төр ярьдаг болоосоо гэж үүднээс энэ лайв би цөөхөн үзчихсэн ч гэсэн хийхийг хүсдэг би хийгээд идэг. Өнөөдрийн яг ингэ болж байгаа хуурам ихтэлтүүдийг ингэ нүдээр хараад ойлгох. Энэ онлын улс төрийн суур ойлголттой болсон хүмүүс чинь энэ улс төрчдөө юу ярьж байгааг шууд ойлгодог чинь. Энэ худлаа яриад байна уу, үнэ яриад байна уу? Шууд ойлгоно, ялгааг нь харна. Энэ юм ярьж болно болохгүйг нь мэднэ. Улс төрч гэдэг хүн чинь хүн таалагдахын тулд юу дуртайгаа ярьдаг юм биш үхгүй. Тэгж болдоггүй юм. За тэгээд өнөөдрийн лайваар өндөрч тэгээд дараа дахиад лайвуудаа хийн. Энэ иргэний хяналтын засаглалын тухай уулна ярмаар байгаа. Гэхдээ өнөөдрийн улс төрийн нөхцөлөд болохгүй байгаа учраас айгүй хэцүү. Тэрийг одоо орхиод явчих болохгүй. За энэ гана тийм Сингапур офшор бүсээс гарсан бохгүй тийм үнэн. Сингапурт одоо байгаа офшор бүсд нугтаа гарсан үнэг л авчирч чадахгүй. Сингапур бол угаасаа тэр гэмт хэрэгтнийг буцааж өгдөггүй байхгүй. Яг авилгал албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг шууд буцааж өгнө шүү дээ. Буцааж өгдөг байхгүй. Тэр бол нөгөө ялтан солилцох асуудлаас тусдаа асуудал байхгүй. Ялтан солилцох гэдэг чинь одоо жишээ нь Монголоос Америкийн нэгдсэн улсад ирчээд гэмт хэрэгээ баригдсан байж байгаа. Америкийн гэмт хэрэгтэн Монголд баригдсан байж байгаа хоорондоо солих асуудал шүү дээ. Тэр асуудал өөр байхгүй. Эсвэл Монголд гэмт хэрэгчээ зутгах. Тэр нь эдийн засгийн гэмт хэрэг юм уу, улс төрийн гэмт хэрэг, авилгалын гэмт хэрэг байх юм бол тэр нь шал ондоо асуудал. Тэрийг шууд Америкт энэ чинь ихтэй чинь шууд шалгаад байцгаад гэлээ. Сайн санаж байгаа бол нэг кейс байдаг шүү дээ Монголд. Хүмүүс ойлгоч нь ойлгоогүй би сайн мэдэхгүй байна. Баяр цогт шалгуулсан байхгүй юу? 5 жил 6 жил шалгуулсан уу? Монгол шүүх хурал болсон. Баяр цогтын дахиад шүүх хурал нь Швейцарт болсон байхгүй юу? Баяр цогтдыг яг жинхнээсээ энийг шалгаж өгөөч гэдэг материал очсон байхгүй Швейцарын холбооны улсад. Тэ энэ хүний танаад ингээ танаа улсад үүсгэсэн дансан 2 бүс мөнгө
байх магадaltaй байна. Тэгээ энэ хууль бус мөнгө эргэлдүүлсэн байна гэдэг. Тэгээ баяр цогцтөр Швейцарын холбооны улсад хэрэг үүсгээд тэгээ шүүх хурал болсон байхгүй. Тэгээ шүүх хурал нь яасан гэхээр энэ хүний мөнгө нь хууль бус мөнгө гэдэг нь нотлогдсонгүй гэдэг тийм дүгнэлт гаргаад тэрийг олон нийтэд гаргаад тавьж ирсэн. Яг тэр л байхгүй юу? Энэ кейс нь энэ байгаа шүү дээ, тийм. Ийм кейс байдаг. А одоо өнөөдрийн хулгайч нарыг хэрвээ бид нар иргэний нийгэм хөгжөөд эхлэх юм бол иргэний хяналтын засал хөгжөөд эхлэх юм бол орон нутгийн бие даасан байдал хөгжөөд эхлэх юм бол дэлхийн хаач байсан араас нь очиод нэхэл хатуутай тэр ялын үүрүүл нь хөөе. Зугтах боломжгүй. А энэ засал үүсээгүй байхад ямар ч ээлт сэлэм сүх юу ч мунд гац юу ч байгаа бүгд худлаа. Шал худлаа тэр энэ хоёр маярын ярьж байгаа худлаа. Юу ч шалгахдахгүй. Тэгэл үргэлжлээд энэ 10 жил, 20 жил, 30 жил чи үргэлжлэж магадгүй мэдэхгүй, дуусахгүй. Энийг дуусгах гарц нь бол иргэний хяналтын засал. Өөр юу ч биш. За тэгээд дахиад хүсээд байж лайк, шеэр дараараа тэгээд баярлалаа, баяртай.